За бодийн асуудал дээр яг ийм нэг зүйл байгаа. Зүгээр хэдүүл одоо ажиглая. За одоо ингээд бусад асуудлууд ингээд ер нь хуулийн хяналтын байгууллагууд их хурдан явдаг. За өнөөдөр ч гэсэн авилгатай тэмцэх газар туулын хурдны замыг бол одоо их л хурдан шалгаж байгаа шиг байна тийм ээ. За бодийн асуудлыг би авилгатай тэмцэх газарт аваачж өгөөд за бас нэлээдгүй том мөнгөн дүн яриад тийм ээ нэлээд одоо данстай тооцоотой ийм нарийн мэдээллийг аваачж өгөөд бодийн асуудлаар авилгатай тэмцэх газар туулын хурдны замтай адилхан яагаад мэдээлэл хийхгүй байна вэ? Одоо энийг би зүгээр ажиглаач гэж та хэд хэлээд тахгүй. За энэ хугацааны хувьд бол иймд бол болж исэн юм. Би зүгээр та бүхнийг дахиад факт чек хийгээсэй гэдэг үүднээс хэлж байгаа шүү. 2022 оны 10 сарын сүүлээр нөгөө валютын нөөц багасаад за ерөөсөө хилээр энэ бодийн нүүрсэл гараад байна. Бусад нь зогсоочод байна гэдэг ийм мэдээлэл ирээд за энийг одоо Чевролатор сайд гаргаж ирээд засгийн газрын хуралдаанд хэлсэн. За ингээд бодиттой холбоотой асуудлыг бид нэр тогтоол гаргаад за ингээд шалгахын зүйтэй юм байна гэдэг ингээд бөө юм болсон. За ингээд 2022 оны 5 хүн санаж байгаа бол 12 сарын 4-ний өдөр одоо нүүрсний том жагсаал болсон. Энэ бодийн гэрээтэй холбоотой тийм ээ одоо тухай дорж чанд тийм ээ дарга гишүүн бас нэлээд тийм том дүнг зарлаад энэс олж бохимдаад нийгэм одоо тийм том жагсаал болсон. Жагсаал дээр би гарч уулзаад бодийн гэрээтэй холбоотой энэ автокийг шалгана гэж биелжсэн. Тийм ээ. За ингээд дараа нь яг хөглөө нэр бүхий 17 одоо гишүүнийг хуулийн байгууллагын зарласан. Тийм ээ доор хурал болж тухайд хууль зүйн сайдаар манай Нямбатар ажиллаж ирсэн тийм ээ. За нэр бүхий 17 гишүүн зарлагдсан дотор одоо энэ азийн их хурд авчил байгаа. За тэгэл нөгөө нэг сэт дөржхийн хинжилээ баахан хүмүүс зарлагдсан. Аюул сайхан юу гэдэг. За ингээд шалгагдчихсэн. Ингээд 12 сарын дундуур зөвхөн бодийн асуудал нь үлдээд бусад асуудлууд шалгагдаад явцсан байт юм аа. Тийм ээ. Би 22 оны асуудал яриад байна шүү дээ. За яг тэр өдөр хуулийн байгууллагын тухайн үед надад өгчээсэн одоо мэдээлэлээр бол яг л одоо миний санийг гаргаж тавьсан данс руу орсон байт. За ингээд учир бүтүүлгээр одоо таг татсан. Тэгэхээр би дахиад тэрийг гаргаж ир тавьж байгаа. 22 оны асуудлыг одоо ерхий сайд байсан хүний хувьд би тийм ээ одоо гаргаж ирсэн. За одоо ингээд туулын хурдны замаа шалгахын зөвөө, намайг шалгахын зөвөө тийм ээ. За өөр одоо босод тийм ээ ингээд ямар ч асуудлуудыг бүгдийг хуулийн байгуулалт шалгах хэрэгтэй. Гэхдээ тэг шандаач ээ. Бодооч шалгаач ээ. Тийм ээ. Ер нь одоо манай энэ хуулийн байгууллагууд дээр нэг юм шүүхтэр миний бас нэг бухимддаг зүйл. Зарим иргэн ингээд одоо галзуу болгон цуусан юм шиг маш хурдан явчихдаг. Тийм ээ. Одоо энэ зээнх бол дарга бээнх хамлаа хоёрыг хэрэгжчихсэн тэгшэл боллоо. За зарим нь бол ингээд ерөөсө таг шавар цуут юм шиг гатцдаг. Одоо жишээлбэл энэ 49 хэрэг байна. Одоо ингээд 10 жил. Юу бас мэддэггүй. Угшаа хашаа шидэл ингээд яваад. Тийм учраас энэ хэрэгүүдээ адилхан цаг хугацаанд шалгаад адилхан мухарлаад тайлбар өгөөч хуулийн байгууллага. Тийм ээ. Тийм учраас миний хувьд маш анхааралтай ажиглаж байгаа.